Эндивийн мэдээтэй хамтаага танд баярлалаа. За монголчууд бичиг үсэг тайлгдсан нь үнэн боловч уншсан зүйлээ ойлгох, анализ хийх чадвар тутмаг байгааг уран бүтээлчид хэлж байна. Тухайлбал энэ жилийн эсэлтэн шалгалтад орсон Дорж хотын нохоо гэрт хүн урдаггүй өгүүлгийг эротик гэж үзсэнд шүмжлэлтэй хандаж байна. Олон улсын сурлагын амжилтын PISA үнэлгээгээр Монголын 15 настай сурагчдын 64% нь унших чадрын суурь түвшинд хүрээгүй гэсэн дүн гарсан байдаг. Тэгвэл боловсролын сайд ч мөн адил уншаад юм ойлгох чадвар сул байна гэж уран бүтээлч зохиолчид шүмжиллээ. Төрийн шагнал зохиолч Цэндийн Дорж хотын нохоо гэртэн урдаггүй өгүүлэг нь хүний зан чанар ёс суртахууны асуудлыг нохон зан төрхтэй харьцуулан өгүүлсэн бүтээл юм а. Уг зохиолд хүний альбин төрхөөс нохоо хүртэл цочих байдлаар хүний ёс суртахууны дороотлыг илэрхийлсэн байдаг гэж судлаачид хэлж байна. Уг өгүүлэгт хөл хэсэг гарсан дүрслээс бусдаар эротик агуулга байхгүй гэдгийг тэд хэлж байгаа юм а. Одоо тийм Дорж хотын өгүүлэг ингээд төгсгөлөөгөө маш их эротик өгүүлэлтийг одоо согтуу хүнийг сурчсан ч байдаг юм уу. Тэгээ би ажлын хэсэг гаргаж байна. Ер нь Монгол хүүхдийн одоо энэ уншаад ойлгохын чадваруудыг нэмэхгүй бол бид нар ерөөсөө маш том асуудалтай үүсэж байгаа. Одоо сайдын маань ойлгох чадвар бол том маргахан байна л гэж харагдаж шүү дээ. Тэр айлын гэрэл ер нь эзгүүчилж яваа тэр хүнийг тэгээд тэр нохойноос ийм одоо дор тий одоо ёс суртахууны төвшин доор ийм одоо хүн байдгийг гэдгийг л харуулсан л зүйл байгаа. Тэнд бол миний мэдхээр ямар ч эротик дүрслэл за тэгээд тийм бэлгийн амьдралын талаар үгүйсэн харуулсан ч юм уу байхгүй. За ханд маныг нохоогоо нөгөө нэг анх хорихдоо нэг газар ууллаад яахт нэг дийлийнх нь хормоо нэг хийсэд нэг хоёр гуйн харагддаг ч илүү нэг тийм хөл хэсэг байгаа. Ер нь бол өсвөр үеийн залуучууд бол Дорж хотын айн мэдчлэн өгүүлбэрүүдийг бол унших ёстой. Тэгвэл нийтээр уншсан зүйлээ ойлгож чадахгүй байгаад бага наснаас нь эхэлж анхаарах хэрэгтэйг судлаачид хэлж байна. 2023 онд танилцуулсан урлагийн амжилтын олон улсын үнэлгээгээр манай улс сүүл мушгиж тодорхой чадваруудад Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой хэмээнд өгнөгдсөн. Үүнээс хамгийн гүйцэтгэл султай нь унших чадрын үнэлгээ байсан ба 15 настай сурагчдын 64% нь унших чадвар эзэмшээгүй буюу 3 сурагч дотмын 2 нь хэлээрээ уншсан зүйлээ ойлгож эргцүүлэх, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бичгийн чадвар суулгарчээ. Монгол сурагчдын ердөө 30 гаруй хувь нь унших чадрын суурь түвшинг хангаж буйн тун чамлууштай үзүүлэлт гэдгийг хэллээ. Манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь бичиг үсэг тайлгдсан боловч уул суурьтай унших, эргцүүлэх тухайд учир дутагдaltaй хэвээр байна. Энэ нь бидний эзэмсэж буй чадвар ердөө энгийн өгүүлбэрийг уншиж ойлгох бичих төдийхнөр хязгаарлагдж байгаагаас илэрхий харагдж байна гэдгийг судлаачид хэллээ. Яг майнд одоо ингээд энэ судалгааг л би бол энэ жишээл ингээд нэлээд юутай үнэн судалгаа ингээд бодит судалгаа үр дүн гэж хараад байгаа байхгүй. Тэгвэл маань их уншдаг ч гэсэн яг яах гэж уншаад байгаа гэдгийг ойлгохгүй ч юм. Олон ном унших нь чухал юм уу эсвэл тийм ойлгож унших нь чухал юм уу гэдэг асуултыг гарч ирж байгаа. Хүүхдүүдийг одоо тэр унших чадварыг суулгах, за зөвхөн унших чадвар биш тийм анализ хийх, ингээд ямар нэгэн шүүж дунгаах, танин мэдэх ингээл бүхэл төрлийн чадварыг зурагт номоос олж авч болдог. Гэхдээ альва бичвэрийг утгыг нь ухаж ойлгодоггүй байдлаа дан ганц боловсролын тогтолцоотой холбон тайлбарлах нь утгагүй зүйл гэдгийг Дорж руу хэллээ. За нэгэн судалгаанд дурдсанаар эцэг их нь хоёулаа ном уншдаг айлын хүүхдүүд ном уншдаг болох магадлал 50%, хэрв нэгэн ном уншдаг бол хүүхдүүдийнх нь унших магадлал 25% байдаг гэсэн байна. Тэгэхээр бага наснаас нь унших дадал сургахад гэр бүлийн нөлөө боловсролын системээс дутгааргүй чухал гэдгийг санууллаа.